За сайн байцгаана уу? Юу яцгаанда? Өнөөдөр би та бүхэнд Ромын халуун усны газар гэсэн нэгэн хөөрхөн анимыг ярьж өгье. За тэгээ шууд бичлэг рүүгээ орцгоё. Эртний Ромын эзэнт хүрэн нэгэн жаахан хүү өдрийн хоолой бол алгаж усанд алдаж байгаагаар эхэлнэ. Люшисийн аав халуун усны газрын архитектор ажиллаа хийж явах явцдаа өнгөрсөн юм байна. Өвөөнч мөн архитектор байсан ба халуун усны сайхныг хүүдэд танилцуулаад харин нөгөө хүүхдүүд манай хүнийг ахиал өдлөө. Тэ зүхтаад ус руу шумсан шал ур газар гараад ирдیں۔ Сандарсан хүүж буцаад ортол хэвэндээ ахын тэр. Хий марсан юм бах та. Зэлиусус том ир болж архитектор болох мөрөөдөлтөж хүрчээ. Дээрлэхүү жаалч том болсон харагдана. Харин манай хүний ажил нэг л явж өгдөггүй. Шин санаа болохоор ирмэлцээр л. Жаахан стрессээ тайлах гээд халуун усанд ороод доошо шумбтал нэг нүх байна. Гайхаад очсон сорогдоод нэг сонин газар руу гараад ирдیں۔ Аз хүмүүсээр хүрээлэгдсэн энэ сонин газар юу вэ гэж үү? Тийм ээ. Энэ бол орчин үеийн Японы халуун усны газар байлаа. Люшис бүр шок. Юу вэ? Хавтгай царайтнууд гэхээр боолын халуун ус юм бах та. Боолууд яагаад ийм хөгжил өндөртэй байна гэж шок. Итали цусныханд бардам зан хөдлөөд олдгүй. Уул нь эрт үедээ ч одоо ч барилга архитектураар хамгийн шилдэг нь Итали шүү дээ. Гэхдээ хэдий шилдэг нь байлаа гэд орчин үеийн зүйлсийг яаж гүйцэхв? Ханан дээрх постерыг хараад ямар амар зураач вэ? Шилтэй жимстэй суугаад ямар гайхалтай амт вэ гэд нүүл шок. За ингээд ухаан алдсан эртний Ромд иргэд иржээ. Зүүтийн болов гэсэн уусан шилтэй сүн вэ? Саний явдал жаахан цочирдсан ч санаа аван халуун усны газраа нутгийн уулны зураг, шилтэй жимстэй сүг гэх мэт зүйлсийг зарж овоо алдартай болоод авлаа. Гэхдээ хамгийн уран үнээр шил урлуулаач өнөөс авыг нь гүйцэхгүй байсанд их л гайхна. Гэтэл түүнийг нэгэн том зөвлөх дууджээ. Түүнд амьд явах цаг баг үлдсэн учраас үлдсэн хугацаанд хайртай уулаа харан халуун усан цуумаар агаагаа хэллээ. Харин Люшис явж байхдаа нэгэн халуун аршаа олноо. Юу юм бол гэд гайхаад ижитэл хөл алдаад ахаал Японд ирлээ. Тэр амьтны эсэгтэн сэржээ. Япон ирч дүнд хувцсгдвэл өөрийнхөө ороож өмсөөл. Даанч эднэртэйгээ хэл ойлголцохгүй. Ханаас яаж ус авдгийг ихэс сониучрахна. Ингэж яагаад нэг өндөг оллоо. Япон чалив өгчээгээд өндгийг хагалж өгөөд идүүлтэл айгуухан амьттай за. Тэгснээ бүр саки угаад ямар айхтар хөгжөөв гэд бүр шок. За ингээд сэртэл ахад Ромд иржээ. Шууд лөнөө аргаар тэр газрыг халуун ус олгож өндөг арх хийгээд өвгний хүслэгч биелүүлж түүний бич сайжиржээ. Түүний найз нь уран баримл хийдэм байна. Манай унж халуун усанд сууж агаад өвнөөс өөр ойлгохтой бие өргөж байдгүй бахтаа гэж доошо тонготол тэр банта усанд сэрчжээ. Яаж юм жижигхэн газар усанд ордог байна? Энэ юу вэ тэр юу вэ гэд их л гайхна. Үгүй тэгтэл энэ нэг зөнжөөгөө өвөгийн гэр ээж тардیں۔ Өвгөн ч орж ирээ түүнийг үйлчлэгчгээд додчихно. Алив иш ингэж ус цаац. Одоо нуруу ингэж ур. Гадаад хүн ийм ажлыг хэцүүлээлгүй гэж зарж өглөө. Люшиус чайгаад исэн би угаах ч болоод гайхаал. Яаж юм ямар ийм сайн хуулаад байна гэд өвөгийн нуруу хитрхи хүчтэй өрчнээ. Хариу өвөө нүд рүү хөөс оруулахаас сэргийлсэн хамгаалалт зүйтэл Люшиус аймгийн ахлагчгээд ойлгочноо. За тэгээд хитрхи олон дэвшилтэт технологи харцсан үн чин тэр олон дайнд ялж бий болсон Ромын хөгжил дэвшил минь гэд бүр хачин царайлж ахад өвөө шар ариг авчирч түүнийг тавьшрууллаа. За ингээд нэг сэрсэн нөгөө зүлгүүртэйгээ Ромд иржээ. Шууд л настай ахлагчийн гэрт Бантаус саван толгойн хамгаалт хийлээ. Үнийг сонсон хаанч Люшисийг дуудаж авчирна. Хаанч би хувийн халуун устай болмоор хэл гэж юм. Түүний хуучин инженер үргэлж нэгэн хэвийн хуучин санаа гаргадаг байсан болохоор тэр чиглэлээрээ ажиллахаа бол цэргийн захирагч болжээ. Одоо шин санаа ар араас нь зуулж байгаа Люшиус их л найдлага тавьж байгаа бололтой. Тэр ч хааны усан санг сонирхож байгаад хөл алдчихнаа. За энэ удаад 2009 оны Японы нэгэн тансаг ванны худалдааны төв ч юм уу газар ирлээ. Тэнд нас Итали хүн ирж уулзах юм байна. Зуны нарлаг халуун өдрүүд ирлээ. Италийн залуузын загварын хамгийн гэрэлтэй брэнд Terranova яг одоо зуны коллегцтой 50% хэмдэрлийг зарлжээ. Даашин 19,900, джинс өмд 39,900, подвалаг 17,900-аас эхлээд янз бүр хэмдэрч байгаа юм биш үү? Загварлагаас гадна өмсгөд бид хамгийн тухтай тааран материал, халуун өдрүүдэд салхи нэвтрүүлэм, сүлжмэл материалтай хувцснууд бүгд зарагж байгаа болохоор зуны хэмдрэл дуусгаас өмнө боломжийг ашиглаад аваарай. Илүү ихийг илүү хэмдээр. Ажилтнч түүнийг ирэх ёстой үнэн гэж бодоод энэ яаж ийн тэр яаж ийн. Бүр зөрөгт үзэнгээ вананд ордог технологи байгаа гэж танилцуулж өгнө. Зурагтаар гарч буй далайн залхахыг дотроо аквариумтай байна гэд бодчихно. За тэгээ манайван ариун цэврээр ортол доороос нь ус шүршид цэвэрлэе. Тэр эхлээд дайрч яана гэд бөө юм бол сүүлдэн зориултыг нь ойлголоо. За гэтэл өнөө ирэх ёстой эсэ Италин чирж ажилчин ч айхтар загнууллаа. Ажилчин гайхаад очсон. Манай хүн буцаад явчихлгүй л яах вэ? Ирээд хаанд ч нөгөө аквариумтай ван ус шүршигчтэй суултар барьж өгөөд хааны итгэлийг оллоо. Хариу өөрөө бусдын санааг хулбарлаад агаадаа жаахан урам хугарнаа. Одоо бүр болоогүй. Хаанд овлоод дайны талбар руу аваа явчихнаа.
Тэнд ч усны газар барьж агаад ойрдоо үе мөчн өвдөд байсан болохоор санамсаргүй ус руугаа унаасгий. За энэ удаа тэр нэгэн хачирхалтай газар ирлээ. Хүмүүс зунд анхаарал тавиал. Энд тэнд баахан л биеийн амрааж бүх хөвгчүүд. Тэр ч гайхаад ижитэл нэгэн шарх сэрэв болцсон ах ороод ирвэ. Лүгэж тэр ийм олон сэрэвтэй гэмтэлтэй юм чинь яг генерал анги бодчихноо. Яг үндэ машины ослоос олж яс олон биеиндээ гэмтэл авсан байж. Лүгийн үнийг гэмтэж өрсөн хүмүүс ирдэм байна. Эндхийн халуун ус эмчлэх хөвцтэй ахна гэд ойлгож эхэллээ. Имиж дунд хусаар ийсэн нэгэн зүйл амсуултал энэ түүний дуртай амттан байж таарлаа. Манай онч хусж өгжэтэл өнөө ах чин наатхан дэж миний арх тохирно гэд архиа өгдөө. Лүгэж энэ нөхрийн өгж байгаа эмээг уухгүй бол эвгүүдх юм байна гэж аваад уутал шууд хахад цацад бөөнл юм болно. Надад хор өгчлөөгээд сүр олоод ээжэтэл ах өөрөө амсаж үзтэл муудчихсан байжээ. Ингээд лүгээд аршаан өгч хорийг гаргалаа. Лүгийн харин халуун тавцан дээр удаан хэвтэж үе мөчний өвдөлт нь багасчээ. Өнөө ах нартай цуг эмчилгээний аршаан чороод авлаа. Манай онч буцаж шууд очоод цэргүүдийн амрах эмчилгээний байр болон халуун аршааныг барьлаа. Хаан чихэл сайшаагаад хувийн инженерээ болохоор боллоо шүү. Лүгэж хаанаас удаа уулзаагүй эхнэр дээрээ очих зөвшөөрөл авнаа. За тэгээ замдаа дэм буудал тоногсон чин хачин жижигхэн өрөөтэй хоол муутай халуун ус нь бараг хүүт нэрээ их тухгүй газар орноо. Өө тэгсэн ус руу хальтарч унаас гээ. Тэр энэ удаад эртний Японд иржээ. Эрэгтэй эмэгтэйчүүд бүгд нэг усанд орж буй харагдана. Үгүй гэтэл нэг залуу эмэгтэй зогсож байхыг хараад бантаж шалдан гараа гүйчнэ. Өнгөрч авсан буудлын эзэн ч ховцоо тонулаа юу. Манайд хоноглоод яв гэхэн тэр. Манай онч дэм буудалтай явж итэл өнөө усны газар байсан бүсгүй худгаас усаач чаддгүй. Залуучууд үсрээд орсон кимонон тэгэлсэн байж. Бүсгүйч талархлаа илэрхийлж манай өний ховцыг нь зөв өмсүүлээд хоолны ширээнд суулгав. Манай онц савхыг их л гайхнаа. Бүсгүйч савх зүг барихыг зааж өгөөд зочдыг хөгжөн хүүчм тоглолоо. Лүгээ зочид буудлаар хэстэл эзэн ах уран зураг зурж байна. Лүгэж бишрээд ээжэтэл энийг нутагтаа аваад явгээд нэг зураг өгчээ. Бүсгүй унтах газрыг нь бэлтлээ. Ханандах шүүгийн дотор хамаг зүйлсээ багтааж байгаа түүнд их л бүтээл санагдана. Манай онч халуун усанд орж алжаалаа тайлж итэл нөхөө эмэгтэйч орж ирээд үдэж хоргоогод уннаа. За ямар ч тач ингэж ухаан баллартаад өөрийнхөө эрэнд ирлээ. Харин хэсэг хугацааны дараа хаан өнөө буудалд очтол нэг хүн ийм болгож өгсөн гэд маш сайн зохион байгуулалттай буудал олчжээ. Мөн түүний үлдээгээд явсан зурагч мөн байлаа. Хаан хэн энд ирээд явсныг шууд л мэдсэн юм. Лүгэж харих зандаа авийнхаа барьсан усны газар дайртал хэрэгтэй эд анги нь хуучирч солиг ихэд хангалттай санхүүгөө олжээ. Гол шалтгаан нь тэд Ромын харийн улсын иргэд ба Ромын олон дайнд оролцоод ирсэн герман хүмүүс ээжээ. Би ч гэсэн Ромын нэг хэсэг гээд халуун усны соёлыг үл хайхран бүдүүлэг үйлдэл гаргаж хүмүүсийг үргэн. Манай үний уур нүрээ тэмцэх гэсэн бас л ус руу унаад Японд ирчлээ. Тэр соёлтой гэгч нь бие угаагаад ус руу орж байгаа японочдоор бахархна. Гүй тэгсэн бас нөгөө түлчин гараад ирдیں۔ Тэд Японы жуулчид юм байна. Мөн хэртэй уцтайгаа шууд ус руу үсэрч орон энэ тентхий завар боллоо. Гэтэл манай хүн шүүр хавтан барьсан тулдах гээд ундیں۔ Энэ японочдод хамгаалах гээл байгаа. За тэгээ тулаан чихэлж өвөөж хамгаалт дуудахаар явлаа. Лүгэж арай гэж дээлээд ханан дээрх усанд орох заавар руу зааж их л уурлнаа. Гүй тэгсэн эднэр одоо л түүнийг яагаад уурлаад эснийг ойлголоо. Уучлалгүйгээд ном журмынхан дагуу усанд орлоо. Тэгэд нөгөө өвөө хүн дагуулад иртэл бүгд амар тайван учраа олцсон. Манай онч буцаж ирлээ. Тэр шууд усны газрын дүрмийг зургаар зээлүүлэн ханан төлөвлөө. Энэ цагаас хойш бусад улсынхан ч зөв соёлтойгоор үйлчлүүлдэг болжээ. Харин Лүгийн найз түүнийг дагуулan нэгэн баянид очлоо. Тэр найзаар нь хэмжээ нийтдсэн том мөхтэй зохисгүй баримл. Мөн түүнээс нүсэр том алтан усансан барихыг хүслээ. Лүгэж тэгж аяг яс журамгүй зүйл хийхийг хүссэнгүү. Тэгсэн нөгөөх нь бүр чи над хааныгаа өгөхээр манад ажил. 2 дахин их мөнгө өгийгээд бүрэн урлуулчихнаа. Лүгэж бүдрээд ахаал ус руу унаасгий. Харин нөгөө талд нэг инженер залуу бас нэгэн баянид Роми үеийн завгартай тансаг усан сан барихаар боллоо. Гэтэл өнөөхөн тэр усан санд кой загас байлгана гэж тэнэгтэж өгнө. Залууч энийг Ром хүн нөөрэ арвал поож үхэндээ арайчтай гэдэж итэл манай хүн цөөрмөс сүп гэд гараад ирдیں۔ Залууч надад туслахаар хүн явуулж гээд Лүгэж Роми усан сан барих гээд байгааг нь ойлгоно. Тэгэд эн чин юм байна, эн чин тийм байна, энийг ингэх ёстой гэж зааж гарна. Тэгсэн нэг алтан маан болон баахан ёс зүгийн эмэгтэйчүүдийн баримл агааг хараад эн чин ингэж болохгүй, Ирем хоёр хамт авах ёстой. Европын даг нь энд авах ёстой гэж захинж гарна. Залууч хэл ойлголцохгүй болохоор өөрт нь баян хүн ингэж тушаасныг зургаар тайлбарлан тэр хоёр ойлголцсон Лүгийн түн туслалаа. Эцэст нь залуу өнөө алтан мааныг дагинтай амд сарны тусгалд байлган яг л Роми үеийн гайхамшигт барилгыг барьж чаджээ. Нөгөө талд ч Ромд алтан усан сангийн оронд Японд байсантай ижлэр шийдэн баян гарт цадаггүй ашигласандаа уучлалт гуйлаа. Хаан жугсаа залгамжлах хүү өргөж авчээ. Манай залуу одоо л нэг шинэ ихнэртэйгээ цагийг өнгөрөөе гэсэн биш. Ахаал хаан дуудаад аваад авчнаа.
Эхнэр нь ч бүр уурлаад салах дээрээ тулна. Харин хааны ордонд нэг царайлаг залуу охин эргүүлж идэв. Энийг харсан Лүги арайштай гэж бодж итэл энэ нөгөө хааны сонгосон угсаа залгамжлагч байд юм да. Тэр нөгөө залууг олонд нэр хүнтэй болохгүй бол хаан судлан ганхан. Иргэдэд сайшаагдахаар гайхалтай зүйл бүтээхийг гуйлаа. Тэд гараад халуун усны газар ортол Ромд инх тайван байдлын улмаас маш олон хүүхдүүд мэндэлж усны газар хүүхдүүд өрсгүйдэн амар тайван байхаа болжээ. Тэд яаж хүүхдүүдэд зориулсан усны газар хийх вэ гэд бодж итэл нэг хүүхэд түүнийг ус руу нугаагаад усан санд авааччихнаа. Дотор өвцгөө болохоор эмэгтэйчүүд жарилж басаны агч алчуур авчирлаа. Манай хүн чинтхийг алжаал тайлах биш хөгжилдөх зорилготойг ойлголоо. Хүүхдүүд усан гулгуураар гулган хөвгчөөр тоглож байхыг хараад энтхийхэн хүүхдүүдээ эртнээс дайнд ингэж бэлддэг юм байна гэд ойлгочихно. Тэгээд дарстай байнанд сун массажны сандал дээр суугаад бүр шок. Хүү энэ дотор одоо яаж үргэлжлэж байгаа даа юм бол гэд гайхаж өгнө. Бас нөгөө сүгээ чун буцаж Ромд ирээд өөрийнхөө мэдсэн харснаар бүгдийг хийж хүмүүсээс цаашаагдлаа. Гүйтгэсэн эднэр бүр хүүхдүүд тоглохгүй гулсуурыг нь булаацалтаад идэв. Тэр үед ч нөгөө шилэг залуучин зүгээр удирдан нэгэн хүүхэн хүүхдүүдэд учрыг нь зүгээр ойлгууллаа. Харин энэ хүү бол хааны хаан ширээг залгамжлуулахаар төлөвлөсөн хүү байжээ. Лүги чин хамтаага хамт гулхан буруу ойлголтоо тайллаа. Гүйтгэсэн манай үнийг эхнэр нь хаяад авчижээ. Их л гүнэгтэй. Харин нөгөө талд хааныг нас барахыг нь хүлээж агаад эрх мэдлийг нь гартаа авах гэж байгаа хідэн түшмэлийн хурамч захианаас болоод нэгэн дээрэмчтэй амьдардаг нутагт халуун ус барихаар явчихна. Тэнхээ дээрэмчид усан догт ордгоо. Үнэр та нар гэж авах юм байхгүй. Бидэнд Эрдэнэс хаанагааг хэл үгүй бол ална гэлээ. Лүги чиглээд надад тусалж иж Эрдэнэс ч олдно гэд тэндээсээ аршааныг хүн ороход тохиромжтой болголоо. За ингээд бүгд халуун усанд ороод Эрдэнэсээ ахиал асууна. Энд ажил эрхлэх гэхэд боломжгүй. Ажилгүй болохоор дээрэмхийхээс зөр сонголтгүй гэдэж итэл бас л ус руу унаад өгнө. Гэтэл тэнд нэг хувцс байдیں۔ Тэрийг өмсөөд тэр яваар алхтал амарч байгаа хүмүүс зугаалахад тохиромжтой янз бүрийн тоглоом. Мөнгө харваа чихмэл авдаг газар ч байна. Хоёр охинч манай үнийг тоглох уу гэд сумаа өгсөн хамгийн том шагналыг нь авчна. Харин өмсөж явсан хувцсанд нь мөнгө байна. Нөгөө л газартаа гүйж очоод хайж исэн үнд нь мөнгийг нь өглөө. Тэгснэ өөрийнхөө мөнгийг гаргаж ирээд салих уу гэд уннаа. Хажууд нь нэсэн хүн нь ч наа чин цэвэр мөнгө ээжтэй сольсол гэд энэ нөхөрч бүр манчлаа шүү. Мөнгөтэй болсон хүн хүүхдийн тоглоом худалдаж яваад рамины газарч раме идлээ. Амтыг нь гайхаал. Яаж юм амттай зүйл хийсэн бол гэд сүйд. Амтрахын иж байгааг нь харсан тогоочч баярлан түнд гёза бэлгэллээ. Манай хүн идэж сүүлийн баншаа кармалаад явж итэл хүнтэй мөргөлдөж шагналаа унгаагаад тэрнийхээ араас ус руу өсөрчд юм да. За ингээд өөрийнхөө үед чирч нөгөө дээрэмчдээр тоглоом заруулж рамен болон бан шийлгэж ажилтаа олгож өгөх нь тэр. Нөгөө төшөмлүүд за ер нь ингээд ээжсэн ч дайггүй биш үү гэж сөргөлдөхөж боллоо. Хаанч Лүгийг магтан шагнал болгон эхнэрийг нь олж өгч чөлөөт цаг өгснөөр эхнэр нь түүнийг ойлгон амар сайхандаа жаргажээ. За ингээд энэ үрээд аним маань дуслаа. Нэг юм хөгжилтэй хөөхөн хөнхөн аним байлаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.